이게 미시시대. Самацхан энэ вихтэй шоу хийхэд бодлоо. Энэ цонгийн мэдээнүүдийг би өөрөө ихэд цэгцэлж үнэхээр зовлоо. Үнэхээр багцсангүй манайхаа. Амар их үйл явдлаа. Тэгээд мэдээгээ ихнээс нь үзцгээ манайхаа. Вихтэй шоу. Mongolia. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн ерөнхий мэдтгэгчээр Go to Market худалдааны төв ажиллаж байна, баярлалаа. Түрээсдэрэ манайхаа худалдаж аваарай. За энэ 7 хоногт одоо ямар ч их лалрын болов доо. Би ч одоо бараг сүултээ гомооллоо. Одоо сүултээ юу ч болоод хоёрч. За тэгээд хэрүүл уруул хийсэн ч боллоо. За дээрэс нь энэ 7 хоногийн сүүлээр бас улс төрийн амьдрал бас нэлээд ширүүхэн өрнөж байна. За одоо маш олон хүмүүс маш олон ч явах те хэд хэдэн үнийг намаас нь хөөлөө, авилгалчид Монголдоо ирлээ. За тэгэл ерөөсөө маш олон үйл явдал болсон. Одоо бүр тоочоод баршгүй шууд мэдээг эхнээс нь үздэг юм байна. Цагаан сарва хар нулимс гэдэг шиг одоо ёстой мэдсэн юм шиг өнгөрсөн 7 хоногт наараг ярьсан байлээ зөөлгийн хогийг нэрээ. За тэгсэн чинь нөгөөд чи яг сар шинийн үеэр гэрт нь хулгай орсон байна гинэ. Бүх юм ингээд онгорхоо ингээд байж идэх. Бүх юмнуудыг энэ бол замлын хэлс гэж би харж байна. Аяаг адилхан алдсан. Энэ дотор байсан архинуудын бүгдийг авсан байна. Үхлээ ирсэн мөр. Юу холхон архинуудыг авсан байна. Надаар оролцож байгаа юм байлгүй дээ. Яасан элбэг доржийн хүүхдүүдийг асуусны төлөө намайг айлгаж гинөө эсвэл МС нь намайг айлгаж гинөө. Ийм юмнаас л айдаггүй байгаа шүү. Ястай буруу бодож ин да та нар. Хидцээч зүгээр өнгөрөхгүй дээ. Ястай яадгийн ёстой жинхнээсээ одоо үзүүлнэ. Одоо жинхнээсээ наара гэж ямар зөвүүн гिचий байдгийг одоо үзүүлнэ. Ястай харж байгаарай. Надад одоо санаал ууж юм. Их хуралт томоотой гэж юу. Ингэх тусан чи асдаг хүн шүү. Та нар мэдгүй л байна да. Энийг бол энэ артлын цонхнуудаа хаагаагүйг нь нэг хүн хэлсэн байгаа аахгүй юу? Бид нар харин артлын цонхоо хаагаагүй байна л гэж хүн хэлсэн лээ. Яа. Амар. Өөрөөр артлын цонхоо хаагаагүй гэд говийн бормол битээ хэлсэн байгаас. Үнээр алуулсан шүү дээ. Өдөр хаагаагүй тэр юмыг бол хөөргийн нөхөр л хаагаагүй бахал та хөргий тэгэл дахиад сал сарних хөөгдөх амар асуудал гарна. За маш хэцүү. За дээрэс нь гараж руу бас орсон байна гинэ. Бид нар ирснээс авсан одоо анхны гараж явах чинь. Тэр арга байхгүй. Камер алга байна уу? Манай том генератор. Том генератор авсан юм. Тийм байж тээ том генератор алга байна. Нөрөө пиэс бол байхгүй шүү дээ. Наа чи яг нохоо гутлын мөрөөлээ. Манай гэрлийг албаар унтраасан байна. Хэрвээ бидэд байсан бол энд яах байсан бол тог унтраагаад. За ингээд. За ер нь нь шүү дээ хулгай зэлгээ бол ерөөсөө хизээч сайн биш. Энэ бол маш муу. Энийг бол ерөөсөө дэмжих ерөөсөө ямар ч боломж байхгүй. За хамгийн гол нь энийгээ ингээд нөгөө нэг шал буруу юм руу хөтлөөд явуулаад байгаа л жоохон буруу санс. Зүгээр нөхөр бол хэд удаа хэлсэн энэ элбэг дөржийн хүмүүс хулгайлч юу? МС-ийн буюу од жаргалын хүмүүс хулгайлч юу гэж асуулт хэд удаа асууж илээ. Би бол зүгээр тэгж бодсон. Элбэг дөрж зүгээр өөрөө ирээд хулгайлцсан юм биш үү гэж бодсон. Тэг чи айгу муу юм билээ шүү дээ. Өөрөө нууцаар тэр юунаас ирээд хулгайлсан баг маа. Эсвэл од жаргал өөрөө ч явж ирсэн. Их шуналтай хүн гэж сонссон шүү тэр. За тэгээд айгу хажууд нь би баг гоморох гээд байж ирсэн ч юм ааш мэдгүй. Сүүлдээ бүр ойлгох гэж болсон. Юу ч болоод байгаа. За тэгээд намайг бас элдэн муугар хэлсэн. Би ч одоо энийгээ болцоход Комеди амраагаас авах. За хуулаад сэтгцээ шалгуул гинэ. Сэтгцийн шалгаж ээж юунд юу лээ? Улсын хуралд авдаг болмоор байна гинэ. Уучлаарай. Өөртөө өв тэг шимшиг бэлгийн гаж донтой солиотой новшнууд ээж миний талаар та нар буцахгүй. За юу. Ямар имийн нэлтэй юм бэ? Үгүй энэ өвөө олон троолуудыг хараач. Үгүй
энэ амар төвшин доош над руу бичээд байгаа юу гэдэг юм хөрхи амта. Бүр хөрхи амт надад хандлал авдаг хэдэн хүмүүс вэ? Нөө илэр ихч. Одоо энэ юу дэнсэн шинээгээд нэг хавчаараа амартай гүөхөө хөрхи амт илбэг доржин тураалууд тэр хар амарч ингээд хөрхи амт намайг бичиж хандлал авдаг. Антидарачуудыг цуглуулдаг. Хөрхи амтд та нар өөрөөрөө над чиг өөрөөрөө өөрийнхөө амьдралыг үзүүлээд өөрийнхөө үзэл бодлыг яриад хандлалт аваач. Үнэхээр энэ бол ядуур шүү. Үнэхээр. Яах вэ би? Мен комогт нэмээс яаж салах вэ? Умаа! Гараад ирлээ! Тэ чи комог гэдэг штэ! Тэ ингэж ярьж байна шүү. Би огно комо биш лээ. За тэгээ бүр элбэгт орчин хүмүүс гэх шиг юу гэсэн ч юм да. Тэгээ би өөрөө тэр сүулт одоо дахиад ярина лээ. Үнэхээр би элбэгт орчин хүн юм уу? Наавраа элбэгт орчин хүн юм уу гэж гайхтал нэг бас түүх ярина лээ. Элбэгт орж одоо би 2009-10 онд энд юунд Bella Vista-гийн Vista Fitness Health Club-д явдаг байсан. Би тэр үед MCS дээр од жаргал дээр өдөр элбэгт орж ирж энэ хоёр хоёулахнаа саунд ордог байсан. Саунд юмаа ярьдаг байсан байхгүй. Би бүр хоёр нүдэрээ харах нүтэл би бүр хамтдаа бид нар вино уусан штэ вэ? Ямар вдэ ерөнхийлөгчтэйгээ вино ууж явлаа штэ. Манай ерөнхийлөгч элбэгт орчин намайг ч бас аялал урьж исэн юм шүү. Би элбэгт орчин хүн биш юм байна манайхаа. Би нэг удаа ярьслага хийсэн манай хүн вино ууж байсан. Тэгээд сүүлдээ баг нөгөө хоёр чинь хамтдаа саунд вино уусан болж таарсан. Од жаргал элбэгт орж хоёр. Тэгээ би гараас нь ямар гоё юм бэ? Би ч гэсэн гомор ил даа гэж баг хараа байжсэн юм шүү те. Мэдгүй. Би бол яг энийг бол нэрээ яг сэтгцэн үед нэг тийм эрүүл гэж бодохгүй байна. Яг үнэлсэн ч тийм сүүлдээ баярлаад бахархаад байгаа юм шиг. Энэ хоёр нь одоо баг сүүлдээ энэ хоёр нь тоохгүй хоёулахнаа зугаалганд яваад тэгээ баг хулгай хийсэн юм шүү. Эднийх нь баг тий. Энэ бол гэхдээ мэдгүй. Би бол энийг бол ойлгохгүй. За тэгээд энэс болоод маш олон хилцүүлэг өрнөсөө. За тэгээд улсын хурлын ёс зүйн дэд хорооны дарга юу гэж ярьсан бүгдээр сонс. Яг одоогоор гомдол ирээгүй байна. Тэгэхээр гомдол ирээгүй тохиолдолд ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг бол одоо хянд шалгадаггүй байгаа. Хэдийгээр гомдол ирээгүй ч гэсэн тийм ээ одоо ерөнхийдөө одоо яг энэ гаргаж байгаа одоо сошиалар шуугаад байгаа энэ нөхцөл байдалтай холбогдуулаад олон түмнээсээ одоо бас уучлал гуйх. За ингэх юм бол асуудлыг бас ёс зүйн дэд хороогоор хянд шалгахгүй байх. Ийм одоо дүрмийн зохицуулт бол байдаг. Тэгээ одоогоор бид наараа гишүүнтэйгээ бас холбогдоод одоо хэд хонлоо бас уужирж байгаа болов уур бухимдал нь гарч байгаа болов за өөрийнхөө тэр одоо хэлсэн бүдүүлэг үг хэллэгээ засаж залруулж олон түмнээсээ уучлал гуйх ийм бодолтой байгаа болов гэж бас бид нар харж байгаа. Энэ ёс зүйн улсын хурлын гишүүний ёс зүйн дүрмд бол энэ зохицуулт бол бий. Хэвлийн баг хурал хийгээд одоо албан ёсоор уучлалт хүссэн тохиолдолд одоо өргөдөл гомдол ирлэхэд тэрийг хэн шийдвэрлэхгүй байх юм зохицуулт бол байдаг. Тэгэхээр яг хүн одоо орон гэрт нь хулгай харахад бол бухимдсан байх, халгалсан байх, тийм ээ харамссан байх. Одоо энэ уурцаар нь бас жаахан гарсан болоо. Тэгэхээр энэ нэгэн төрийн төшөө хүн бас нийгэмд зөв үлгэр дуурайлыг үзүүлээд өөрийнхөө алдаагаа ухамсарлаад одоо алдаагаа засах ийм үйлдэлийг хийх болов гэдээ бас бид нар жаахан одоо хүлээцтэй харж хүлээж байна. За ингээд алдаагаа засаад уучлалт хүлээх болов уучлалт гуйх болов гэж хэлсэн. Нэг хамгийн муухай юм байгаа манайха. За одоо боли тэр хараал ерөөлөнд дүүрсэн заяа. 9 шидийн муухай тэр бүдүүлэг зан авирын дүүрсэн. Хамгийн гол нь хүнийг гүтгээд байгаа байхгүй юу? Чи гүтгэлэг гэдэг чинь байж болохгүй чи хууль зөрчөөд шүү дээ. Хүнийг шууд элбэгт оржиг хүн ч гэдэг юм уу. Энэ бол гомо бэлгийн гаж нот би хизээч нараг педо гэж доромжилдгүй л байхгүй да. Нэрээ би хизээч тэгж хэлж байгаагүй нэрээ шүү. Гэтэл намайг би хизээч тэгж хэлж байгаагүй гэтэл намайг ингээд мэдгүй би бол гайхаад байгаа байхгүй. Тэгээ ер нь мэдгүй яагаад хууль зөрчиж ийм хийгээд байгааг л гайхаад байгаа. Тэгээ би бол бас нэг юм байгаа. Хүмүүс огцор гэдэг байгаа. Би бол огцор гээгүй шүү. Энэ хүнтэй хууль зөрчөөд байгаа энэ зүйлийг болиулаач, сануулаач. Магадгүй тийч нөгөө зөрчлийн хариуцлагууд байгаа шүү дээ. Тэрийг ингээд хүлээлгээ чи энэ хүн нэг юм ойлгож аваасаа л гэж хүсэж байгаа. Түүнээс улсын хурлаас нь огцруулахгүй ерөөсөө юм ярихгүй шүү. За тэгээд улсын хурлын гишүүдээс асуусан лодо даргаас асуусан.
Энийг одоо яах вэ? Ер нь би бас сонгогчдод нэг зүйлийг хэлье. Одоо ингээд бид нар эргүүлэн татах тухай асуудал их ярьж эхэлж штэ. Одоо ёс зүйг байна, ер нь эргүүлэн татъяч гэдэг юм. Бид нэр бас нэг зүйлийг хариуцлагатайгаар ухамсарлах хэрэгтэй. Энийг бас нэг хэлэх хэрэгтэй сонгогдсон. Би ч бас олон нийтээс тойргоо сонгогдсон гэхдээ нэг хэлье. Та бүхэн сонголт хийгээд 4 жил томилдсон. Тэм учраас тэрнийхээ сайн муу бүх үр дагаврыг тэр сонголтынхон хүрээнд үүсгэе. Мэдэрцгээ л дээ. Тэгэх ёстой шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдгийг эн чинь төр тоглоом биш байхгүй юу? Энэ тоглоом шиг ханддаг зүйл ерөөсөө биш байхгүй. Нэг хүн сонгосноо за жил явал за болио болохгүй юм байна. Болиулчих. Энэ одоо эрхлээд одоо юу юм тоглоом биш байхгүй да нэгэсэндээ үндсэндээ. Үнэн шүү дээ. Эн чинь хэрвээ бид нар ингээд төмөлж явуулчаал жилийн дараа уур хөрөнгөтэн за болиё гэж ингээд татчихад байх юм бол энэ төр ус яаж тогтох юм? Энэ докторгүй байдал чи хинт хэрэгтэй болох юм? Маш олон асуудлууд үүснэ. Тэгэхээр бид нар эргүүлэн татна гэж ярихаас өмнө сонголтоо хийхдээ боддог байх хэрэгтэй шүү дээ. За үнэн би бол энэтэй үнэхээр санал нийлж байгаа шүү. Энэ бол маш үнэн юм ярьсан. Би юу хүсэж байгаа гэхээр хүн гүтгээд байгаа энэ хуулийн заалттай угаасаа. Энэ хэсгүүд дээр нь гомдол гаргаад шалгуулах те. За дээрэс нь одоо хүн гүтгэж байгаа дээрэс нь сонирхлын зөрчлийн тухай хууль байнга зөрчөөд байгаа. Энэ хууль зөрчөөд байгаа энэ зүйлүүдийн л одоо болиулж хариуцлага тооцмоор байгаа байхгүй. Цалингийн 20% тооцдог юм уу те. Хүмүүсээс уучлалт гуйдаг юм ингээд улаан цайм хүн гүтгээд байгаа. Хамгийн гол нь иргэдээ гүтгээд байгаа байхгүй хамгийн муухай. Энэ бол байж болохгүй. Энэ бол маш том ёс зүйн зөрчил. Дээрэс нь улсын хурлын гишүүн ёс зүйгээ ингээд хуульчилсан байгаа. Улсын хурлын гишүүний ёс зүйгээд ингээд тогтоол гаргаад ингээд баталсан байгаа улсын хурл өөрөө тэрийг. Энийг мөрдүүлээч наад хүнээрээ. Энэ л хамгийн чухал. Түүнээс биш эргүүлэн татах гэдэг бол яг лодог ярьж байгаа 4 жилдээ нэг л байх хэвээр. Тэр ямар ч хүн байж болно. Яг энэ хугацаанд хууль зөрчиж байгаа бол энд нь таарсан шийтгэлийг энд нь таарсан хариуцлагыг оногдуулаач л гэдэг. За дээрэс нь яг энэ санааг бас Тэмүүжин гишүүн ярьсан байна. Гишүүний бүрийн халдвартай явдал юм шиг харагдав тийм. Монголын үндсэн хуулийн дээр Монгол улсын хурлын гишүүнийг зөвхөн сонгуулийн арга хэрэгслээр л өөрчлөн штэ. Тийм учраас сонгуулиар хариуцлага тоосон, сонгуулиар дэмжлэг үзүүлнэ. Императив мандаттай гэж хэлдэг. Гэдэг агуулгын хэлбэл намын бодлого гэж намын жигсаалтын гишүүд гэхээр бүрийн эрх нь өөрөөр яригдах хэрэгтэй. Тийм байхгүй штэ. Яг бол үндсэн хуулийн дээр маш тодорхой ойлгомжтой улсын хурл 126 гишүүнээс бүрдэнэ гэж байгаа. Улсын хурлын гишүүдийг дотор нь ямар нэгэн байдлаар ялгах ямар ч боломж байхгүй. Улсын хурлын гишүүд Монгол улсын одоо нийт улсын эрхшийн төлөө ажиллана гэдэг тийм л үндсүүлийн одоо заалттай тангарахт. За ингээд иргэд эхнээсээ гомдол гаргаад эхэлсэн. За тэр хүмүүсийг өдөр харцсан. Төрийн өндөр тэгээд албан тушаал хашиж буй батлаа. Зөв бас үг хэлийг хэрэглэж иргэдийн амгалан тавин байдал сүргээр нөлөөлж нийтлэг эрх ашгийг орхигдуулж хувийн арилжаа гэрээ зэргүй цахим хуудасаар явуулж гэрүүдийн доторх тааламжгүй харилцааг нийтэд дэлгэх олон нийтийг зочирдуулахуйц хит битүүлэг үг хэллэгээр хараанд оромжлох бусдын эрхэнд халдах гутамшигтай авирлах нэг төрбомын коноп дараад амархан эрхий одоо олдог их мөнгө биш 30 сая төгрөг миний хувьд бол юу ч биш хэмээн бардамнаж бусдын одоо санхүүгийн чадамжгүй байдлыг дорд үдчихэж байгаа мэтэр аяглах нь одоо нийт ард иргэдийг ингээ гутаанд оромжилж байгаа үйлдэл юм аа. Мөн өөрийгөө болон хамт ажиллах хэвээр гишүүдээ авлах хял хахуулын асуудалтай байж болзошгүй хэмээн хардах хардлагыг нэмэгдүүлж олон нийтийн дургуутслыг төрүүлсээр байгаа нь одоо ёс бус авирлах ирээ зэрэг үйлдэл нийгэмд олон үйлдэлээр сөрөг нөлөөлөл авчирч байгаа. Нэгдүгээр хүүхэд залуучуудын хүмүүжил төлөвшөлт, соёлын харилцаа, гэр бүлийн боловсрол, төрийн цензургүй байдал гих зэрэгээр одоо нөлөөлж байна. Нийгэмд бол сөргөөр нөлөөж байгаа. Яа ингээд иргэд өргөл гаргасан байна. За дээрэс нь бас нэг болдоо гэж залуу байдаг. Хүнсний одоо юу гэдгэлээ зөвлөгөө өгдөг тий. Эрүүл хоолтын зөвлөгөө өгдөг болдоо гэж залууг бас гүтгээд бүр ингээд зураг мөрөгтөнд тавьсан байсан. Тэр залуу бол үндсэн хуулийн цэцэд өргөл гаргана гэсэн юм өгсөн. За тэгээд миний хувьд бол
Наара бол яг үнэндээ сэтгцийн болон сэтгэл зүйн хувьд маш гүн шарахтай. Сэтгцийн тулгамдсан асуудалтай. За магадгүй хит хитэн дизордерууд ингээд хавсарсан ийм хүн байх магадaltaй байна л гэж бодож байгаа. Түүнээс би доромжлоод байгаа юм биш шүү. Уг нь бол наарад туслах гээд байгаа хөөе. Наад хүнд чинь сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй байна. Тэрийг ингээд бүр ингээд тэр одоо сэтгэл зүйд байгаа тэр идэ бээрээ ерөөсөө ингээд нийгэм даяар ингээд цацсан шүү дээ тий. Тэр хүн даанч тэрийг өөрөө ойлгохгүй байна. За тэгээд хамгийн гол нь тий мангастай тулалдаж болно. Гэхдээ өөрөө бас мангас болчих болохгүй. Хэдийгээр наара намайг доромжилсан байж болно, муу муухай гэж хэлсэн байж болно. А гэхдээ бид нэр парламентынхаа засаглалыг хүндэл одоо авч үлдэх ёстой тий. Наараагаас болоод энэ том тогтолцоогоо нураач болохгүй. За ингээд наарагийн энэ хэрэг ёстой нийгмийг хамарсан аимшигтай юм боллоо. За хүмүүс бол маш их олон хүмүүс дургуутсан. За энэтэй холбогдуулаад ерөнхийлөгчийн хамгийн газраас энэ 7 хоногийн сүүлээр хуулийн төсөл өргөн барихаа мэдгдлээ. Ёс зүйн ноцтой зөрчил гаргасан. Тангаргаасаа нэтсэн. Та бүхэн мэдж байгаа. Монгол Улсын их хурлын гишүүн Улсын их хурлын гишүүнээр сонгогдож төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Нэгэсэндээ ард түмнийхээ өмнө тангараг өргөж байгаа гэсэн үг. Энэ тангаргаасаа няцаж үндсэн хууль зөрчсөн тохиолдолд энэ гишүүнийг цаашид ард түмэн өөрөө өөрийнхөө хяналтыг хүрээнд, ардчсан парламент өөрөө өөрийгөө хамгаалах хүрээнд, мөн үндсэн хуулийн хяналтыг хэрэгжүүлэх дээд байгууллага үндсэн хуульт ёсыг сахиулах хүрээнд эдгээрийг бас хэрэгжүүлэх энэ боломжийг тодорхой болгож байгаа гэж бас ойлгож байна. Одоо ёс зүйн жижиг том гэлтгүү ер нь ёс зүйн асуудал гэдэг бол улс орны хувьд одоо хамгийн чухал тавигддаг гэж эрдэмтэн судлаачид ч гэсэн бас бид бүхэнд хэлдэг шүү дээ. За тэгээд нэг талаасаа одоо ёс зүй мөхсөн газар бол хулгай хаданд гарч хууль уланд ордог гэсэн бас үг байдаг. Тийм учраас бид бүхэн ёс зүйтэй сахилга хариуцлагатай нийгэм гэдэг бол өөрөө ардчсан тогтолцооны юм байна. Үндэс суурь болж байдаг учраас энэ хуулийн төслийг санаачлахад дээрх суурь зарчмууд хамгийн гол нь ард түмнийхээ хяналтыг парламентта тавих энэ боломжийг илүү тодтолж өгж байгаа гэж би сүүлд нь бас хэлхийг хүсэж байна. Баярлалаа та бүхэн. За ингээд улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг санаачлаад өргөн барьж байгаа. За хуулийн төслийг бол хараагүй. Гэхдээ энэ бол маш эрсдэлтэй хууль орж ирж байгаа. Тэр хүн ямар ч хүн байсан, ямар ч байсан 4 жил суугаад гараад тэгээд гарсныхан дараа тэр хүнтэй хариуцлага тооцдог 9 шид болдог юм нь явж байгаа хэвээр. Ингэж парламентын засаглал хөгжнөө. За манай Монгол улс бол засаглал хууль гонлоор уг нь ингээд шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гээд байдаг. А гэтэл яг өнөөдрийн байдлаар бол ерөнхийлөгч болон шүүх засаглал, гүйцэтгэх болон парламент ингэж хоёр л хуваагдаж байгаа шүү. За энэ эрсдэлтэй магадгүй сайн хууль биш магадгүй. Муу хуульч биш магадгүй. Тэгтэл энэ маш эрсдэлтэй алхам. За тэгээд энэ наарагийн солиорлоос болоод парламентынхаа засаглалыг ганхуулах хэмжээний ийм эрсдэлтэй зүйл рүү орчих үедээ нөгөө муу үг модон улаатай гэдэг шүү дээ, тий. Яг тэрэн шиг энэ нэг хүний энэ солиорл энэ нэг тэнэгтэлтээс болоод ингээд бүхэл бүтэн системээ тогтолцоогоо ингээд нураачих үедээ гэдэг ийм бас эмзэглэл ийм одоо айц төрж байна. Заавал наарагийн тэнэглэлийг заавал тэнэглэлээр дарах албагүй шүү дээ, тийм үстэй. Тэгэхээр жомоо алах гад байшингаа шатаач үдээ. Наара мэтийн ганц 2 жомыг алахын төлөө бүхэл бүтэн парламентынхаа тогтолцоог нураачих үдээ гэдэг энэ айдас бол яг энэ мэдгэлийн дараа бол төрсөн. Гэхдээ хамгийн гол нь хуулийн төслийг уншиж үзэх ёстой. Энэ төсөл нь ямар хуу төсөл байгаа юм бэ гэдэг бүгдээр бас харах ёстой. Тэгээд дахин хэлье. Улсын хурлын гишүүнтэй ёс зүйн хариуцлага тооцож болно. Гэхдээ энэ нь тооцно. Тэр нь одоо цалинтай тооцож болно, хүмүүсээс уучлалт гуйлгаж болно, парламент дотор янз бүр юм. Гэхдээ ямар ч үсэн энэ тэнэг байна уу, галзуу байна уу, солиотой байна уу 4 жилээ дуусгах хэрэгтэй шүү манайхаа. Энэ бол бас парламентын тогтолцоонд маш чухал юм байгаа. Тэгээд тэр хүн солиотой байж болно. Гэхдээ тогтолцоогоо нураачих болохгүй юм нэстэ. Баярлалаа. Наара солиорсон 7 хоног байлаа. Биш штэ. Яа заавал. Наара энийг хараад эмзэглэлцсэн байна. Худалдааны төвд хөрөнгө оруулалт хиймээр бол яг одоо наашаа анхаарлаа хандуулаарай. За
энэ худалдааны төвийн экосистемийг ингээд өөрсдөө үнэхээр амар судалгаатай хийдэм байна энэ залуучууд. За 21 төрлийн бизнес 21% хөнгөлөлт үзүүлэх гэж байна эднийх. За яагаад вэ? Юунд үзүүлэх гээд байгаа юм бэ гэдэг би тайлбарлаад өгье. За эднийд яг 3 төрлийн бизнес одоо байхгүй байгаа юм байна. Хэрэгтэй. Яагаад гэвэл энэ хавьд байгаа амьдарч байгаа хүмүүс энэ бизнес ороод ирэх юм бол худалдаа авалт илүү сайн хийх юм байна гэдгийг өөрсдөө судлаад гараад ирсэн байна. За эхнийх нь гоо сайхны үйлчлэгээ манайхан. Гоо сайхны дэлгүүр биш шүү. Гоо сайхны үйлчлэгээ. За гоо сайхан за тэгэл магадгүй ингээл янз бүрийн тарилга марилга те энэ үйлчлэгээ хийдэг хүмүүс байх юм бол та бүхэн ирээд go to market дээр ирээд 21% хямдралтаагаар талбай худалдаа авах боломжтой байна. Нэгдүгээр. Хоёрдугаар хүүхдийн бараа бүтээгдэхүүн энэ худалдааны байхгүй байгаа юм байна. Одоо хүүхдийн жив, хүүхдийн хувцастай, хүүхдтэй холбоотой бараа бүтээгдэхүүн зардаг хүмүүс байх юм бол та шууд ирээд та бүхэн 21% хямдрал авах юм байна. За гуравт нь гэр авахын бараа. За энэ 32-ын тойрог энэ хавцаа бол маш их нэгтрэл бий болж байгаа. Дандаа шинэ байшингууд баригдаж байгаа. Шинэ байшинд орж байгаа хүн болгон гэр авахын бараа авах нь. Тэгэхээр энэ ч одоохондоо гэр авахын барааны худалдаа байхгүй байгаа учраас хэрвээ та гэр авахын барааны худалдаа эрхлэхээр худалдааны газар авах юм бол бас 21% хямдрал үзүүлэх юм байна. За ганц юм хэлмээр байна. Зүгээр нэг ирээд энэ ч үзээтгэхээр энэ үнэхээр одоо юу гэдгийг те маш зохион байгуулалтаа маш их судалгаатай явдаг газар байл шүү. За тэгээд ганц юм хүсмээр байна. Та бүхэн ирээл үзээтгэх. Хамгийн гол нь тэр хавьд ямар байшин баригж байгаа, ер нь энэ үйлчлэгнийхээ төвийг яаж авж байгаа, цэвэрлэгээ яаж хийж байгаа, үнэхээр ямар судалгаа хийсэн байгаа юм бэ гэдгийг ирээд сонирхооч. Тэгэх юм бол та бүхэн маш их одоо мэдээлэл аван тэгээд та бүхэнд шал өөр мэдрэмж төрөх байхаа гэж бодож байна. Тэгээд go to market 21 байгууллагт 21% хямдрал үзүүлэхээр болсон байгаа юм байна. Баярлалаа. Go to market. За энэ 7 хоногт зөвшөөрлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хилцүүлэг хилцлээ. За тэгээд юу ярьсныг бүгдээрээ сонсцгоо. Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Уг өөрчлөлтөөр ахуйн шинжтэй зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхийн тулд зөвхөн мэдэгдэл илгээхэд хангалттай байхаар тусгасан байна. Зөвшөөрөл олгох, сунгах, авахтай холбоотой хүнд суртал бүхэл салбарт байцаар ирсэн. За иймээс иргэд хувийн хвшлийнхэн аливаа бизнесийн үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой үе шатыг цөөлөж, дүрм журмыг зэгцлэхээр зах зээлийн өрсөлдөөнийг дэмжнэ гэдгийг улсын хурлын дарга чөлөөлийн санаачлагын хүрээнд тодтогсон. Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ахуйн шинжтэй зарим төрлийн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд зөвхөн мэдэгдэл илгээхэд хангалттай байхаар ихүү тусгаад байгаа юм. За ингээд сонсоход бол амар гоё те. Гэхдээ би бол энэ хуулийг энэ хилцүүлэг хийгээд хүмүүсээс маш олон гой саналууд гарч ирж илээ. Энийг бас хүлээгээд аваасаа гэж бодож байгаа. Хилцүүлж байгаа нь амар чухал. Манай ч одоо ерөөсөй хилцүүлэхгүй шууд яаралтай хормоор л ингээд оруулаад идэг болчихсон шүү дээ. За тэгээ энэ хуулийн хилцүүлгийн үеэр бас одоо энэ хуулийн бас нэг буруу зөрүү алдаатай талыг бас хуульч жамбо хэлсэн байна. Харамсалтай нь энэ хуулийн төслөөс бол реформ үнэрдэхгүй байна. За харамсалтай нь энэ мэдээллийн жагсаалтыг ингээ харах юм бол жишээлбэл байгаль орчны салбар дээр нийтдээ 36 төрлийн 31 төрлийн энгийн зөвшөөрөл 16 гэсэн ийм олон зөвшөөрөлтэй байхад мэдээллээр нэг л зөвшөөрөл оруулж ирж байгаа юм. За мөн одоо соёл боловсролын чиглэлээр ингээ харахаар тусгай зөвшөөрөл 12, энгийн зөвшөөрөл 14 атлаа мэдээллээр нэг л зөвшөөрөл оруулж ирж байгаа. Мэдээллээр. За ингээд дандаа энэ шилжилтүүдийг харах юм бол
одоо байгаа энгийн зөвшөөрлийг мэдэгдэл болгож хувиргах ийм алхам хийж байгаа. Тусгай зөвшөөрлөд нэгийг ч одоо мэдэгдэл болгоогүй. За хамгийн их зөвшөөрлөлтөй банкнаас ус санхүүгийн чиглэлээр тусгай зөвшөөрөл 38, энгийн зөвшөөрөл 58 байгаа шүү дээ. Эндээс энгийн мэдэгдлэр эрхлэх үйл ажиллагааг 9 болгож оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ реформ юм уу гэдэг асуултыг эхлээ асуух гэдэг юм. Энэ бусад салбар нь яатсан эрчим хүч, барилга хот болт, уул уурхай. Энэ салбарт мэдгэлээр эрхэлчмээр юм байхгүй юм уу? Энэ эсвэл тэр бизнес мэргэжлийн холбоот нь байхгүй гэж хэлсэн юм уу? Ер нь энэ мэдгэлийн жагсаалтыг юунд үндэслэж хэний саналаар гаргасан юм? За энэ бол бас айгүй сайн асуулт асуусан байлаа. Ер нь нэг ийм сүүлийн үед нэг ийм ажиглагдаад байгаа. Реформ гэж нэрлсэн мөртлөө нэг ийм косметик засвар хийгээл оруулж ирдэг болчиход байгаа. Одоо жишээлбэл бид нар мэдчихэж татварын хууль гэж татварын реформ гэдэг амар том нэртэй яг нөгөө хуулийн уушаад үзэхлээр яг реформын шинж чанартай баг байхгүй нэг жижигхэн ингээ нэг энэ тэндээс нэг жоохон татвар багасгсан болоод тэгээ нэг том хэмжээгээр нэг 2-3 их найд буулгасан гэдэг ийм явчихад байгаа. За би өөрөө энэ 2-3 удаа тусгай зөвшөөрөл хөөцөлдөж үзсэн өөрөө амьдралаар махаараа мэдэрсэн хүний хувьд хэлэхэд биш үү те. Энэ зөвшөөрөл болгоны цаана авилгал байгаа ш. Бүр баттай хэлээ манайхаа. Яг ингээд цахимжуулсан гэдэг өмөртөө цахимжуулалтын өмнөх шатанд заавал хүнтэй холбогдно. Ямар нэг байдлаар заавал нэг субъектив харилцаанд орно. Ерөөсөө тийм болчиход байгаа. Нэг юм авчруулдаг, эсвэл унаагаараа үйлчилдэг, заавал нэг юм. За тэгэл ер нь яаж хийж байгааг нэг асуудал гаргаж ирээл тэгэл мөнгө авах гал ингээд дайрдаг ийм л болчиход байгаа. Энэ ерөөсөө бүх салбарт байгаа шүү. За энэ салбарын хүмүүс бол энэ хуулийг аль болох цөөхөн зүйлийг л мэдэгдэл одоо үйл ажиллагаа эрхлэх ийм л зорилготой болгоо явчихж байгаа шүү. Энийг анхаараарай. Би гэхдээ инх төвшин шааркд итгэж байгаа. Манай хүн бас энэ хуулийг бас ингээд манлайлаад явж байгаа юм лээ. Тэгээд энэ хилцүүлгээ хид хийгээд энэ нэг косметик засваруудаа болоод яг үнэхээр жинхэнэ реформын шин чанартай болгоорой. Үннийг дахиад би хэлье. Энэ мэдгдэл за энэ зөвшөөрөл гэж байгаа болгоны цаана дандаа субъектив харилцаа дандаа авилгал байгаа шүү. Энэ бүр баталгаатай шүү хүмүүсээ. Энийхээ аль болох багасгаарай. Тэгээд зүгээр нэг косметик биш жинхнээсээ реформын хууль болгоорой гэж гуйж байна. Баярлалаа. Уг нь мөнгө тараахгүй гэдээс мөнгө тарахаар болжээ. Уян засгийн газрууд сонгуулийн жилүүдэд 1072 хувьцааг амь оруулж иргэдийн саналыг худалдаж авах, иргэдэд таалагдах оролдлого болгон ашиглаж ирсэн. За энэ удаад 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийг өгсөн хаврын улс төр эхэлж байна. За өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч иргэдэд 63 мянган төгрөгийн ногдол ашиг тараана гэдгээ зарласан юм а. Тэгвэл нэг удаа 60 мянган төгрөг тарааж улс төр хийж байхаар улс орондоо хэрэгтэй томоохон бүтээн байгуулалт хийх хэрэгтэй гэдэг нийгмийн шүүмж бий. За нөгөө талдаа энэ бол иргэний өмч зам байрж бүтээн байгуулалт хийх нь төрийн хийх ёстой ажил учраас хүн бүр ногдол ашиг хүртэх ёстой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. За ингээд ногдол ашиг тараахаар болсон байна. За дахиад хэлмээр байна. Гол нь нөгөө уг нэг бодит ногдол ашиг авмаар шүү. Нөгөө хоёр дахь зах зээл дээр гарсан. Энэ болохоор ингээд дандаа популизм яваад байгаа байхгүй юу? Яг яагаад яаж гарсан? Тэр чинь ингээд хөрөнгөний бирж дээр ингээд яг ногдол ашиг машиг хамаг юмнууд ингээд ил байж юмэр шүү. Ингээд байж ирснаа тараахгүй гэснээр тараашдаг ч юм уу тийм. Хэдүүлээ яагаад энэ популизм бэ гэж байгааг зүгээр нэг юмар харъя. Энэ ерөөсөө яг ингэж хэлээд микрофон дээр шүлсэн хатаж амжаагүй. Энэ ерөөсөө сарж болоогүй байна. Яг ингэж хэлээд. Өмнө нь 5-7 юу гэж ярьсныг өдрөө сонс. Манай компанийн хувьд бол өнгөрсөн оныхоо үзүүлэлтийг бол давтаж чадаагүй байна. Борлуулалтын орлогын хэмжээнд тэр цэвэр ашигын хэмжээнд тэр ногдол ашиг хуваарлахаар хэмжээнд бол ажиллаагүй. Тийм учраас энэ жил ер нь ногдол ашиг хуваарлах хэсэг талаар бол нэлээд эргэлзээ тэр нь хуваарлахгүй гэсэн байр суурьтай байна. Сайн. Ерөөсөө саяхан ингэж ярьж ирсэн. Тэгснээ тараахаар болцсон. Энд чи яг юу юм бэ? Энэ яагаад ингэж байгаа гэж энэ бол яг жинхэнэ бодит хувьцаа болж хоёр дахь зах зээл дээр гараагүй учраас л ийм популизм яваад байгаа маа. Нэг бол тараана гэж тараахгүй гэх. Тэгэхээр энэ 5-7 хувьцааг яаралтай хоёр дахь зах зээл дээр гаргаад тэгээд тэр хүмүүс нь 1072 тоо болох юм уу? Хажуудлынхаа 3 хүнийг аваад 5000 тоо болох юм уу? Тэр хүмүүс өөрсдөө шийдэлдээ энийг зах зээлийн зам руу нь оруулаач. Тэгэхгүй бол энэ зүгээр ингээд нэг популизм хийдэг
Тэгээд ашигтай ашиггүй нь мэдэгддэггүй, нэг нь ашигтай гэдэг, нөгөөх нь ашиггүй гэдэг, нэг нь тараа гэдэг, нөгөөх нь тараахгүй гэдэг ийм новшин юм болчиход байна шүү. Энэ эдийн засгаа эргээд алдан шүү нөхдүүдээ. За маш гоё цэвэр тунгадаг амт мэдэрмээр байгаа хүмүүсээ бол нааш анхаарал хандуулаарай. 1938 оноос хойш буюу 80 гаруй жилийн турш байнгын хөгжүүлэлт хийж байгаа, амтандаа сайжруулалт хийж байгаа энэхүү брэнд бол Оросын алдарт Stolichnoye брэнд юм байна. За хусны нүүрсэн шүүлтүүртэй. За дээрэс нь кварцын шүүлтүүрээр 6-аас 7 шүүн. За дээрэс нь 6 удаа дистил буюу нэрдэг. За энэгээр маш гоё цэвэр тунгалаг, маш сайн чанарыг гаргадаг ийм эдэний дэж байгаа маа манайхаа. Тэгэд Stolichnoye 80 гаруй жилийн турш та бүхэнд шингээсэн тэрхүү дуршлагыг цэвэр тунгалгаар нь амсч үзээрэй. 6 удаа нэрнэ гэдэг бол үнэхээр гайхалтай шүү. Stolichnoye цэвэр амтны илэрхийлэл байгаа шүү. Zebra International-д орж ирж байгаа. Баярлалаа. Ардчилсан намынхаа энэ 7 хоногт хэвлэлийн багвар хийлээ. Засгийн газартаа хариуцлага тооцох хэвээр байгаа гэж шүү. Энэ шийдлүүдээ болоо засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдэг байр суурь мэдээллийг хийгээд огцруулах түвшингээс дээш хэмжээний гар үсэг цуглаад явж байгаа. Тэгээд сүүлд одоо энэ өвлийг та нар одоо үнэлээд дүгнээд үсэх юм бол одоо үндсэндээ нөхцөл байдал зөв байсныг харуулж байна. Эрчим хүчний сайдтаар гарч байгаа шаардлагууд тэр эрчим хүчний үндэсний хороог ахалж байсан шадар сайд дээр гарч байгаа асуудлууд, боловсролын сайд дээр гарч байгаа энэ асуудлууд чинь засгийн газар бүтнээрээ үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй болчихжээ гэдгийг чинь засгийн газар огцрох ёстой гэдэг байр суурь зөв байсныг л харуулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр бидний зарчмын шаардлага бол хэвээр хаврын чуулганы эхэнд эрх баригчид засгийн газараас тавьсан шаардлагын хүрээнд арга хэмжээ авахгүй бол зарчмын шаардлага хэвээр гэдгийг хэлье. За бурхан минь ямар ч үс нөгөө огцруулах хэвээрэл байгаа маань эргээд сануулхад дид сайдууд томилогдоод дид сайдуудаас болоод энэ засгийн газрыг огцруулах ёстой гэдэг гарын үсэг цуглуулж эхэлсэн шүү. За тэгээд энэ ярианы үеэр бас нэг хүн илүү онцгой яригдсан. Энэ хүн хэн бэ гэхээр Чойжо дарга маань байгаа. Яасан бэ гэхээр ерөнхийсэд 30 хоногийн хугацаатай даалгавар өгсөн. 30 хоног нь өнөөдөр дуусж байгаа манайхаа. Тэгээ одоо юм хийсэн мөөгөө юу гэж асуусаа. Сайдаа одоо таач. 2-3 зарцсан чи танаас бас ч тавчгаа ярьж чадах уу? Би завгүй. Чи ямар ч юм хийж дуулчих. Таныг бол нөгөө эрчим хүчний би сонгогчтойгоо уулзах уу? Удахгүй сайдаа 2 минут. Уг цахилгаан хязгаарлаж байгаа асуудлыг 30 хоногт шийдвэрлэх гэсэн шүү дээ. Тэгээ одоо 30 хоногийн дуусахад 2 хоног л үлдлээ. За мэдгүй. Ядч 2 сар өгчихгүй дээлж байгаа. Мэдгүй гэд сонгогчтойгоо уулзна гинэ. Ямар ч сонгогчт нь төгрийн ордон дотор ирсэн байдгийг өөр хямд ямар ч Google алга боллоо. За тэгээд мэдээж бөөнөр сэтгүүлч чинь шаардж байгаа штэ. Ярьслага өг гэд. За тэгээд өстой аргагүй ихэнд ярьслага өгсөн. Сарын хугацаа өнгөрлөө. Юмаа хийсэн мө? 30 хоногт 3 жил гаруй хугацаанд хийгээгүй юмыг 30 хоногт хийнэ гэдэг бол үнэмшил багтаа тийм биз дээ. Шулуухан хэлэхэд одоо яга байгаа нөхцөл байдал эрчим хүчний салбар яг өөрөө бие дагаад өрсөн гүндэрлээс гарч чадах юм бол за байхгүй. Тэгэхээр тандын өгсөн 30 хоногт хугацаанд өгсөн өрөг даалгаврыг юусоо биелэхгүй гэсэн үг юм. Та биелж чадахгүй юм. Би 30 хоногт би дангаараа биелүүлж эрчим хүчний сайдыг чадахгүй нэг. Улсыг хурал засгийн газар дэмжин тохиолдолд хийх байх. Би хариуцлага хүлээх тухайд бол харин ондоо бодолтой байна. За хариуцлага хүлээхгүй юм шиг байна манайхаа нэрнгэсээ. 30 хоног нь дууссан мэдээж 30 хоногийн дотор юу хийх хэвтэй баг ингэ нүдээ завчаал нээхэд 30 хоног өнгөрсөн. Чойжо дарга маань явсаар л байх юм шиг байна. Түүний барилгууд баригцаар л байх юм шиг байна. Хөрх амт тэгэл байгаа л ахын тэгээд одоо ажил хийдэг ч юм уу. Яг одоо хөрхийн үннийг хэлэх юм аа. Ямар ч байсан. Нэг л юм дэрэл байна одоо. Өөр ч одоо гэг үс юм бол алгаа. Энэ 7 хоногоос дахиад цахилгаан дулааны үн нэмнэ гэсэн яриа яваад гисэн байлээ. Ерөнхийлөгчийн сонгуул болох гэж байгаа болохоор бас чадахгүй л бах л та. Тэгтээ мэдхгүй.
цахилгаангүй байх юм уу, тэ хотоо хөлдөөх юм уу, үнэ нэмэх юм уу гэдэг бас асуудал яваалах шиг байгаа. За тэгээд чойжо даргын маань хугацаа өнөөдөр дууссан байгаа шүү манайхаа. Энэ 7 хоногт нэг тийм маш эмзэг сэдв яригдсан. Энэ бол улсын 1-р эмнэлэгтэй холбоотойгоор энэ 1-р эмнэлгийн эмчнэр өөрсдөө гарч ирээд хэвлэлийн багварл хийсэн байна. За тэрийг өдөр үзцгээе. Улсын 1-р төв эмнэлэг нь амбулатороор өдөрт 1200 гаруй хүнд үзлэг онцлогоо хийж 24 цагаар тасралтгүй тусламж үйлчилгээг үзүүлж хоногт 60 гаруй өндөр түвшний мэс засал хийдэг лавлгаа шатлалын томоохон эмнэлэг юм а. Гэтэл эрүүл мэндийн 20 гаруй төрлийн лавлгаа тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн даргаыг 7 хоногт 3 удаа сольсон улс төржилтөөс олж эмнэлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болжээ. За төлөөлөл удирдах зүйлд ямар хүмүүс байдаг вэ гэхээр нийт 9 гишүүн байдаг. Үүний 3 нь бол тухайн эмнэлгээс 3 нь бол төрийн бус байгууллагууд. Гэхдээ энэ төрийн бус байгууллагын сонгон шалгаруултыг тухайн эмнэлэг хийдэг, эрүүл мэндийн яам гэдэг. За дээрэс нь сангийн яамны 1 гишүүн, эрүүл мэндийн даатгалын 1 гишүүн, эрүүл мэндийн яамнаас 1 гишүүн байдаг. За ингээд эрүүл мэндийн яамныхан ерөнхийдөө бордод нь олонх болчдгоо гэдэг санаа сая явж байгаа шүү. За яг ямар асуудал болоод байгаа юм бэ гэдгийг бас ярьсан. Яахлаараа төрийн нэрийн бичгийн дарга өөрийнхөө харьяалж ажилладаг эмнэлгийнхээ төлөөлөл удирдах зүйлийн дарга болоод эрдсэн хүрээгүй хурал дээр нэг хүний шийдвэр гаргаад одоо захирлыг нь 7 хоногийн дотор ингээд 3 янзаар солиод ингээд идэм бэ. Энэ өөрөө эмнэлгийг үйл ажиллагааг нь хямрах нөхцөлийг бүрдүүлж байгаамаа. Түрүү одоо яагаад ингээд эмнэлгийн хэрэгслэхгүй болчихоо гэж бодож байгаа. Энэ эмнэлэг мөнгө байгаа юу? Байгаа. Эрүүл мэндийн даатгалаас мөнгөө төлөвлөгөөний дагуу аваад явж байгаа. Гэвч өмнөх удирдлагын гаргасан шийдвэр 2025 оны сүүлд эмнэлгийн хэрэгсэлд хомсдоод ирэнгүүт одоо өмнөх удирдлага бол ажлын хэсэг байгуулад бүх тасаг нэгжүүдээс дараагийн тендер хүртэл шаардлагатай эмнэлгийн хэрэгслийн нэр төрөл тоог нь аваад тэгээд худалдан авалт хийхээр шийдвэр гаргаад ажиллаж исэн бодовч дараагийн удирдлага ирээд энэ нь болилцсон. Тэгээд төд бодлогууд дахиад дараагийн удирдлага ирээд би ерөөсөө энэ худалдан авалт юуг нь хийхгүйгээд энээс болоод эн чинь өнөөдөр хагалгаа дурангаар хийх боломжтой хагалгаа хийх гэжсэн бодовч энэ өндөр өртөгтэй багаж хэрсэл байхгүйгээс болоод хүний хэвлийг маш том зүсэж илүү хөнөөлтөй аюултай хагалгаа хийх хүртэл хүрэж байгаа. Йоо. Чин бүрэн сайдаа болчооч те энэ лалрын юм аа ёо яас гисэн бэ. Хамгийн гол нь дарга нарын зодон дундаас хэн хохирч юм гэхэлэр иргэд тохироод байгаа байхгүй юу? Та нар анзаарч байна уу? Энэ дандаа мөнгөний юм явагдаад байгаа. Тэр худалдан авах ажиллагааг би хийн чи хийн энэ дарга хийн тэр дарга хийн. Яагаад өөрийнхөө ингээд хянаад үйл ажиллагааг хянаад явж явах хэвээр төрийн нарийн очроод гэдэг хүн тэнцээ очоод бордод нь суучаад дарга нарын солиод байгаа юм бэ. Гэхдээ энэ ялцарлаа одоо болохгүй юм уу? Яг энэ төрийн байгууллагууд ерөөсөө ийм ялцард ерөөсөө ийм худалдан авах ажиллагаан дээр ямар нэг өөрийнхөө нусыг наахын тулд ингээд ерөөсөө хүний эрүүл мэндэнд юу ч хамаагүй болсон. За тэгээд энэ эмчнэр ингээд бүр тэсгээ байгаад хэвлэлийн баг гурал хийсэн. За харамсалтай нь энэ хэвлэлийн баг гурал хийсэн эмчнэр 1 хоногийн дараа бүгдээрээ ажлаасаа халагдсан сургууль. Үнэхээр харамсалтай. Гэхдээ би зүгээр нэг зүйлд баяртай байна. Ингэж зөрөгтэй хийх эмчнэр байгаад бүгдээр нэг алгаж шийдгүү. Манай эрүүл мэнд энэ 1-р эмнэлэг гэдэг бол Монгол улсын 1-р эмнэлэг байхгүй юу? Хамаг юм энэ чинь бүх юм байгаа. Энэ манай эрүүл мэндийн энэ салбарын амин зүрх болсон эмнэлэг өнөөдөр эрүүл мэндийн яамтайгаа тэр чигээрээ ялцарсан, нуснаадаг, тендерт нь 9 шид болдог ийм л эмнэлэг болцсон байх шүү гэдгийг л өнөөдрийн энэ новшийн зүйл харуулж байна. Тэгээд үнэхээр харамсалтай. Чин бүрэн сайдд бол үнэхээр харамсаж байна. Уг нь юм хийх болов уу гэж бодсон. Гэтэл ингээд эргэн тойрондоо баахан ийм сонирхлын зөрчилтэй хүмүүс цуглуулчаад хууль зөрчөөгөө гэж сууж идэг ийм л хүн болцсон сууж байна. Тэгээд үнэхээр харамсалтай. 1-р эмнэлгийн энэ зодооноос болоод маш олон хүмүүсийн эрүүл мэнд тэ амь нас хохирж байна гэдгийг та бүхэнд дуулахад үнэхээр маш харамсалтай байна. Үнэхээр харамсалтай. За нэг балан юм болсон. Татвар хамтлагийн дуучин мөөгийн маань
Өстө лайв маа хийдэг юм шүү дээ үргэлж нэг байж байгаа тоглолт боллоо гэдэг байж байгаа кино гарлаа гэж хийдэг. Тэгсэн чинь өстө хөөрхөн үнэхээр өстө нервтэй онгоцны буудлын дээр шөнийн 12 цаг хүмүүсэр гайхсан. Юу мөөгөл чи шөнийн 12 цаг юу амар ууртаа даа гэдэг юм аа гэд юу ярьсны сонсоо. Гадаадын харьяат одоо миний өрсөн одоо 2 солонгосыг оруулсангүй л дээ. Яаж байгаа гэсэн чинь сая нөгөө цэцгээгийн хэлснээр манай монголчууд муухай анц юм ээ. Хариугаа авч байгаа юм гинэ. Хариугаа авч байгаа юм байна. Тэр Очир Баатар гэдэг хүн ямар ч зөрчилгүй солонгосчуудыг хэлээр нэвтрүүлэхгүй. А тэгсэн мөртлөөрөө энэ зам болвол солонгосчууд шүү дээ. Манай Монголыг маш ихээр зорихоор ийм хандлага гарцсан. Тэгт нь маш үнд орцсон. Ийм одоо ийм солонгос улсын ийм давлгаа орж ирэх гэж хахад солонгосчуудыг шууд катлж шээ. Бизнес классаар ирсэн 3 хүнийг одоо тэгээ маргааш энэ усууд болохоор өөрсдөө солонгосын одоо элчиндээ хандна гэж байна. Нэгт хоёр дахь юм бол бизнес классаар ирсэн одоо энэ зардал одоо өдөр би 3 цагт ирсэн байхгүй. 3 цагаас хойш одоо хэд болж байна? 12 цаг болж шээ. Би эдрийг гаргаж авах гэж үнхээр хичээлээ. Одоо ингээд яагаад гаргадаг юм бэ гэсэн чинь виз мэдүүлээгүй. А гэхдээ солонгосчууд 90 хоногийн визгүй зорчих хэрэгтэй байдаг. Аяллаа шурмаар. Тэгээд дарахгүй шалтгаан нөгөө хууцаа бөглөөгүй гэж. Ерөөсөө л ийм шалтгаан. Тэгээ энийг ингээд манай зүгээр нэг ийм Очир Баатар гэдэг нэг ах хөө илээ зард өгч байгаа. За ингээд мөөгийн маань оруулж ирэх гэж явахдаа урьсан 3 солонгосын нэгийг нь оруулаад хоёрын тэгээ оруулж ирнэ гэдэг чинь арай өөр илүү солонгос талдаа яригдах байх шүү манайхаа. Ягаад гэвэл тэнд манайхан чи тийшээ өөрхий явж хараа ажил мэж дийдэг боллоо. Яг би хажууд нь лаа орой зогсож байгаагүй учраас сайн мэдэхгүй байна яг үнийг хэлэхэд. Яг үнэхээр яасан юм байгаа, юу болсон юм байгаа. Гэхдээ нэг ийм хандлага байдаг юм шиг лээ. Манай иргэдэг буцаадаг учраас солонгосын иргэдэг буцааж өшөөгөө авна гэдэг нэг ийм хандлага байх шиг байгаа. Гэхдээ зүгээр миний бодлоо шүү манайхаа. Яг манай монголчууд чинь тэнцээ очиод харлаад идэг байхгүй дөө үрг юмд. 50-60 мянгаар харалцсан байгаа. Үнэхээр солонгосчуудыг хашраацсан. Тийм учраас нөгөөдөл чинь ингээ айж штэ. За одоо энийн чарлж чуулуу, тэр нь ч яаж чуул гэх тийм. За тэгэл элчингийнх нь хүн согтуу явж байгаа л аваар хийчих тийм. Ингээд гэтэл Монголд болохоор солонгосын элчин согтуу явж байгаад аваар хийдэггүй байхгүй да. Дээрээс нь манай 50-60 мянгаараа хууль бус солонгос ажилчид байхгүй. Зүгээр надад нэг ийм санал байна манайхаа. Солонгосчуудыг чадъя. Тэрэн дээр нь би санал нэгтэй байна. Гэхдээ мөнгөний эн чинь өрүүлж чадъя л та тхүү. Бизнес классаар ирж байгаа гэдэг чинь маш өндөр зардал хийх ёстой. Ядаж тэр хүмүүсээс нэг 10,000 долларын улгаачуудыг салгая л да тийм үстэй. Энд чинь нэг 10,000 долларын бистаахын хогно. Монгол 10,000 доллараар үрчлээ гэх тийм. Ингээд энэгээр дүүрэн хөрхий нэг жуулчин гордсон баахан хүмүүст хөрхий энэ тэнүүгээр байна. Энэ хүмүүст л ингээд энэ өстой тултал нь өстой мөнгөний саагаад явуул л да хэдүүлээ. Ингэж л чадъя л да тийм үстэй. Яг нөгөө багшийнхаа ачиг яаж хариулсан бэ гэхээр давж хариулсан гэдэг шиг. Түүнээс нэг юм одоо яг энэ ситуац дээр лүүз ситуац үүсэж байгаа байхгүй юу? Монгол ус хохирчж байгаа 10,000 доллар алдчихж байгаа байхгүй юу? Нөгөө солонгос бас дахиад хохирч лүүз ситуац. А эсэргээр уг нь тэр хүний мөнгөний Монголд үлдээчүүл Монгол улс татварч хэрэгтэй хэдэн хүн маань орлоготой болох юм да. Тэгээд ер нь биштэй хэдүүлээд хаана мэдээж хууль зөрчсөн үнийг бол оруулах ёсгүй. Энэ бол буруу. А тэгвэл хаана аль болох хүмүүсийг хүндрэлж хэрэгдлгүй оруулаад хэдүүлээ нэг чадаад авъя л да гэдэггүй. 10,000 доллар. За боли 2,000 доллартай үлдвэл энэ чинь Монгол улсын эдийн засагт хэрэгтэй шүү дээ. Тийм үст. Тэгээд хэдүүлээ нэг энэ талаас нь харъя. Тэгээд хажууд нь лаа орой зогсож байгаа учраас яг энэ кейсийг бол сайн мэдэхгүй шүү. Тэгээд хэрэв үнэхээр чадах гэдэг бол мөнгөний Монголдо үлдээж чадцгаая байна. Баярлалаа. Skype компани FIFA-тай дижитал карт урамшууллын аяна зарласан байна манайха. Хэрвээ FIFA явмаар бол яг одоо анхаарлаа наашаа хандуулаарай. Та Skype компани хэрэглэгч болсноор энэ жил Америкт болох дэлхийн аварга хөл бөмбөгийн дэлхийн аваргыг үзэх боломжтой болохоос гадна 7 хоног болгон iPhone 17 Pro Max-ийн эзэн болох боломжтой байна. Зүгээр л та Skype компани хэрэглэгч болох хангалттай байна. Одоо хоёрхан 17 Pro Max үлдсэн учраас та бүхэн яараарай. Тэгээд энэ жилийн дэлхийн хөл бөмбөгийн аварга бол үнэхээр гайхалтай болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээд тэгэхээр та бүхэн 5 гараг бүр Skype-ийн Facebook хуудаснаас лайваар iPhone 17 Pro Max-ийн эзэн болсон хэсгээ
Харж болох юм байна. FIFA 2026-тай карт урамшууллын аян зарлагдсан байна манайхаа. Та бүхэн идэвхтэй оролцоорой. Skytel компани баярлалаа. Илүү үнцэн. Илүү үнцэн. Илүү үнцэн. Илүү үнцэн. Илүү хэрэглээ. Илүү хурд. Илүү хурд. Илүү дата. Илүү дата. Монголдоо илүү. Монголдоо илүү. Монголдоо илүү. Монголдоо илүү. Монголдоо илүү. Дараа төлбөр үйлчилгээ шинжлэхлээ. Монголдоо илүү. Тэр нэг лалрын зодоо нэг ярих байсан боллоо шүү. Тэр нэг 5 богдын хүүхд нэг хүн зодчлоо гэсэн чинь үгүй манай аа буруугаар ойлгоцсон байна мэн. Тэрийг боллоо шүү манай тийм ховын шин чанартай болох гэдэг юм шүү. Нурших гэдэг юм шиг санагдаа. Уг нь мэдээг бэлдсэн ба. За эхлээд нийслэлээ нэг ярьчих. Тэгээд цаг олдвол ярий зөө. Тий аав ч сая ирсэн байсан шүү дээ. Тэгсэн чинь нэг чи эвгүй болоо шээс дээ. Аав ирсэн байсан гэж. Нийслэлийн төсөв энэ 7 хоногт тооцоолол хийлээ. Нийслэл хад төгжрлийн бууруулах хүрээнд өндөр өртөгтэй метро, трамвай зэрэг төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. За гэхдээ төр хувийн хвшлийн түншлэлээр санхүүжилтийг босгоглаарч хэлж байсан. За гэтэл гинтгэн өнөөдөр төсвийн тоглоор 2 их найд гаруй төсөв төртөгтэй Улаанбаатар трам төслийг 2026 онд 350 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр оруулж ирлээ. За дулааны 4-р цахилгаан станцын 100-ыг шинжилгээд хангалттай хэмжээний мөнгөөр трамвай төслийг санхүүжүүлэх нь эренб дарааллын хувьд шаардлагагүй гэж зарим төлөөлөгчид үзэж байна. 350 тэрбум төгрөгөөр бид нар 15 сургууль шинээр нээж чадна. Өнөөдөр бид нар бодиттой амьдрал дээр юу харж байгаа нэхэр сургууль цэцэрлэг амархад хүүхдүүд манай хотын төвчрөл огт байхгүй болдог. Тэгэхээр өнөөдөр чанартай боловсролын асуудал дээрээс бид нар энэ хотын төвчрлийн асуудлыг Улаанбаатар хотод төвлөрөл нь төвийн 6 дүрхтээ үүсэж байгаа шүү. Тэгэд ийм том анхны шатны энэ хэрэгцээгээ хангаж чадахгүйгээр дахиад энэ урт удаан хугацаанд хязээ үр ашиг авахыг үзэхгүй. Ану үжи одоо өнөөдөр 30 настайх би нэг 40 хэдэн настай гэж үзэх юм бол ану үжин энэний үр шимийг үзэх ах бид нар эдрүүд үзэхгүй бах. Зардлууд дээр. За энэ бол 350 тэрбум төгрөг гэдэг бол их мөнгө. Яг нийтийн тээврийг хөгжүүлэх томоохон зорилтын хүрээнд явах нь зүйтэй. Би бол энийг хувийн хвшлэр хийх гэж байгаа юм байна гэсэн чинь одоо бараг 100% нийслэл өөрөө хийх гэж байгаа юм шиг юм орж ирж байна. Нүүрсээр орлох өөр бусад эрчим хүчний их усүр барья гэдэг ингээд өнгөрсөн 7 хоногт бас тэзүүгээ батлуулсан. Тэгээ энэ минь төслүүд дээр жижиг одоо 10 сая доллар авах гээд чадахгүй 35 тэрбум олдохгүй явж байгаа шүү дээ. За ингээд энэ нийслэлийн төсөв за дээрэс нь нөгөө цөлжилтийн эсрэг хурал байгуулах зохион байгуулах гэдэг дахиад 70 тэрбум гэдэг ингээд бараг 500-аад тэрбум төгрөгийн тодтол хийж байгаа юм лээ. Ер нь манай нийслэлийн төсөв ямар хуусныг бид нэг харагдах вэ? За нийслэлийн 2026 оны төсвийг за иргэдийн төлөөлөгчдийн ээлжид бас хурлаар тодтохоор болсон. За 2026 онд Улаанбаатар хот нийтдээ нэг орлого зарлага нь 4 орчим их найт төгрөгийн төсвийг батлаад байсан. Гэвч төсөв батлагдсанаас ийхүү за ганц 2 сарын дараа дахин төсөвт тодтол хийж за төсвийн орлого зарлагыг 6 орчим их найт төгрөгөөр болгохоор болсон. За үүний дийлэнх яг нийслэлээс хэрэгжүүлэх гэж байгаа 14 мега төсөл буюу томоохон төсөл хөтөлбөрүүд энэ төсөл хөтөлбөрүүдээр тодтол дээр яригдж байгаа. За 14 мега төслийн дунд бол эрчим хүч дэд бүтээц за Улаанбаатар хотын төгжрлийг бууруулах хэд хэдэн томоохон төслүүд ярьж байгаа. Үүнийг дагаад за хэдэн тэрбумаар яригддаг байсан төсөл хөтөлбөрүүд өнөөдөр их найдаар яригдах хэмжээнд хүрч байна. Тэгэхээр нийслэлийн төсөв улсын төсөө дагаад инхүү одоо тэлж байна. Тэгэхээр Монгол улсын төсвийг бол өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд жил бүр инхүү тодтогч одоо нэмсээр ирсэн. Тэгэхээр үүний араас одоо 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын төсвийн зардал инхүү өсөж томоохон мега төсөл нэрийн дор инхүү төсвийг одоо тэрбумаар иш их найдаар инхүү төсвөлдөг болж байна. Нийслэлийн төсөв улмал томроод энэ одоо бараг 6 их найдын төсөв болцсон байна. Энэ бол маш их тоо шүү манайхаа. Тэгэд яагаад бүх юмаа өөрсдөө хийх гээд дайраад байгаагийн шалтгаан дахиад цавч байгаа цаанаа. Яагаад хувийн хвшлэр хийлгэж болохгүй заавал өөрсдөө хийнэ гээд ингээд 350 тэрбумыг тавих гээд хичрээд байгаа юм байна. Яагаад? За тэгээд дээрэс нь яг үнэхээр энэ мөнгө байгаа мөнгө гэхэлэр манад байхгүй заяа. Бонд гаргаж байгаа. За эсхүү болвол биднээс авна. За их сурвалжийн бүгдээр энийг харъя.
Ямар хот иргэнээ шийтгэж төсвөө бүрдүүлдэг вэ? Энэ бол Улаанбаатар. Бидний зовлонгоор тэр хүмүүс том төслүүдэл барих гэж байна. Ер нь бол. Уг нь бол энэ хүмүүс чинь ингээд шал өөр юмнаас ингээд мөнгө олгол одоо жишээлбэл одоо энэ төсвийн тодтгол дээр маш их хэмжээний мөнгө нь иргэдэд торгож олно гэдээ ороод ирж байгаа. Тэгэхээр биднийг улам чангална гэсэн үг, биднийг улам их торгоно гэсэн үг, биднийг улам их дарамтлана л гэсэн үг. Ер нь бол. Тэгэд энэ төсөв нь бол бүр ингээд хязгааргүй томорцсон байна. Энэ бол үнэхээр гамшиг болж байна. За тэгээ мэдээж эдгээр бол ингээд батлаад явах бах. За бас нэг юм анзаараарай. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дотор 2 хуваагдсан баг шүү дээ шүү. Тэгэхээр энэ бас нэг юмны тохио шүү. Тэгээд энэ хурлаар хэд хэдийн юм харагдлаа. Биднийг торгож мөнгө олох юм байна. За дээрэс нь маш их төсвийн томорцсон. Тэгээд энэ их мөнгөө биднийг торгож олох юм байна. Үнэхээр харамсалтай байна. За ингээд бүтээн байгуулалт хийн гэдэг байгаа тийм манай нийслэл өмнө нь хийсэн бүтээн байгуулалтууд нь ямар явцтай байгаа, ярьсан яриа нь ямар хуу байгаа. Одоо бидний татврын мөнгөөр хийгээд байгаа шүү дээ. Тэр нь ямар байгаа бүгд нэг харчих. 3 жилийн өмнө эхлүүлсэн 32-ийн тойргийн урд автомашины зогсоол барих ажлаа зогсоод удаж байна. Небатар хотын дараагаар томилогцтойгоо дараахан хэд хэдэн байршилд автомашины томоохон зогсоолуудыг барьж байгуулад төв замын ачааллыг бууруулна гэж мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр төсвийн мөнгө хий хоосон өргөдөж зогсоол барих ажлууд зогсоод байна. Энэ талаар тухайн үед холбогдох албан тушаалтнууд юу ярьж байсныг товчлон үзүүллээ. Хойно 32-ийн тойргийн яг урд талд 500 орчим автомашины зогсоолын ажил хийгдэж байгаа. Энэ 11 сарын 10-даар ашиглалтанд орно. За бид нар зүүн дөрвөн замаас зүүн тийш хувийн аж ахуйн нэгж байгууллагуудаас газар авах эсвэл сэрвтүүд байдлаар газрыг ашиглах талаар ингээд уулзалт хэлцээрүүд хийгээд явж байгаа. Баруун дөрвөн замын баруун талд бас ийм газар судлах ажлууд хийгдэж байна. За 32-ийн тойргийн урд талд зогсоол барих ажил юуны учир зогсвоо гэдэг асуултад тоймтой хариулт өгөх албан тушаалтаа алхаа. Газрыг нь дахин төлөвлөж 10 гаруй тэрбум төгрөгөөр 2 давхар үйлчилгээний төв барина. Иргэдэд зориулсан парк байгуулах зураг төсөл гаргаж байгаа гихбит бүдэг бодог л хариулт өгдөгөө. 3 жилийн өмнө энэ зогсоол шиг чухал ажил байхгүй мэт ам уралдацгааж байсан нийслэлийн удирдлагуудын ажил амнаас хэрхэн зөрж байгааг харууллаа. За ингээд амар том төсөв тэгээд ерөөс гарын салгаараа л ерөөс мөнгө урсгаад тэгэд энэ мөнгийг та нар сая сонссон шүү дээ. Бидний зовлон дээр олж байгаа мөнгө. Биднийг торгож, биднийг татварлаж иж олсон мөнгөө зүгээр л гарын салгаар урсгаж. Одоо та нар анзаарах юм бол энэ хотын гудамжаар нэг баахан шонгууд байгаа. Дээр нь ингээд юм тавих хэрэгтэй байсан. Тэр нь яах юм бэ гэхээр ингээд хотын төв рүүгээ орохлоор ингээд нөгөө уншаад карт уншаад мөнгө аваад ингээд орох хэрэгтэй гэд баахан ийм юу багнууд юунууд хэлгэсэн, шонгууд хэлгэсэн. Одоо тэр нь ажиллагаа байхгүй. Хэн хариуцлага үлээх юм, тэр мөнгөнд биднэрт эргэж өгөх юм уу гүмх бүү мэд. Зүгээр л гарын салгаагаар урсгацсан. Одоо тэр төсөл нь зогсцсон. Хэдэн 100 тэрбум төгрөг ингээд ийм юм зарцуулсан. Хариуцлага үлээх юм байдгүй. Тэгээд энийг нэг л үгээр дарж байгаа. Би ажил хийж байгаа гэдэг. Ажлууд нь яг өнөөдөр ийм байдалтай л байна. Ерөөсөө ингээд зогсц. Хэдэн 10 тэрбум төгрөг ингээд гарын салгаагаар урсгав. Одоо энэ трам нь явах юм уу, явахгүй юм уу, ашигтай юм уу, ашиггүй юм уу, хаагур тавих юм бүү мэд. Тэгэл ерөөсө 350 тэрбум пүрк гэл ингээл биднийг торгоол аавна гэл ингээл. Тэгээ энийг л ерөөсө их юм хийгээд ийм л гээд ингээд PR-д. Тэгээд ам ажил ингэж зөрж ин бидний төлж байгаа торгуул, татвар дарга нарын гарын салаагаар ингэж урсж байна монголчуудаа. Би хамгийн гол нөгөө зодооны юмыг ярих гэсэн чинь энэ нэг аав нь яаж байгаад өнөөдөр хүрээд. Би зүгээр ингэж ярих гэсэн байхгүй. Ингээд сенсац болгоод ингээд яваад байгаа ингээд нэг гэд бас нэг өмөрх маягтай ярих гэсэн чинь аав нь болохоор нэг юм ёс зүгөө санагдаад байгаа юм. Аав нь ирсэн бол. За зүгээр та сонсчихцээ. Нэг энэ нөхөр байсан болохоор би өмөрөөд байгаа юм шиг санагдчихгүй гэж бодоод байгаа байхгүй манайхаа. За зүгээр харчээ.
За нөгөө нэг за энэ 7 хоногт дахиад нөгөө 5 богдын хүүч зодоо хийсэн гинэ. 2 дугаар сарын 14-ний өдөрт Сүхбаатар дүүрэгт байрлах нэгэн цэнгэний газарт говь хувьцаат компанийг гүйцэтгэх захирал Амар сайхан бусдыг дөрхрөн хүйтэн хүнд гэмтэл учруулсан гэж хохирогчийн талаас мэдэгдэж байна. Хохирогч залуугийн аав нийгмийн шүлжээнд тухайн асуудлыг бичиж хүлээцтэй байх тусам хохирч байгаагаа илэрхийлсэн байна. Хохирогчийн аавын хэлж байгаагаар Амар сайхан хамт явсан залуусаараа хүүгэн зодуулж биед нь хүнд гэмтлэл учруулсан байна. Манай хүү бол тэр Амар сайхантай зөвхөн маргалсан. Тэнгүүд маань үгүй зүгээр хард зогсож байгаа залуучууд бол манай хөгжөөд болчихж байгаа байхгүй. За ингээд энэ мэдээ бол маш олон телевизийн вебсайтаар явсан. За арайчтай эн чи одоо саяхан одоо ял аваад ингээд юу асуум дахиад хүн зодчихж байгаа юм эн чи одоо арайчтай гэж бөө юм болсон. За төд удалгүй нөгөө зодуулсан хүүхд гарч ирээд ярьслаа өгсөн. Цахим сүлжээндээ бол одоо хүүгмэн ингээд одоо Амар сайхны өдөөн турхиралтаар зодоод одоо биед нь хүнд гэмтэл авчруулсан. Энэ бол үнэн гэдэг мэдээллийг бас өөрийнхөө цахим сүлжээнд бичсэн байсан. Нөгөө талаар бас хэвлэл мэдээллийн байгууллагад тодруулах мэдээлэл өгөхдөө ч гэсэн энэ талаар дурдсан байсан шүү дээ. Тэгэхээр одоо аавда та болсон процессыг хийсэн болов уу? Ер нь аав нь яагаад энэ мэдээллийг ингэж олон нийтэд түгээх болсон юм бол? Манай аав бол болсон процессыг ерөөсөө мэдэхгүй байгаа. Тэгээ яг аавны үүднээс санаа зовсондоо тийм бичсэн юм шиг үлээ. Би ч гэсэн өөрөө хараад юу нэл гайхсан. Нэлээд гайхсан. Тэгээ бид тэр ярилцсан. Манай ханж бас яг босноос нь илүү сүртэйгээр хүлээж авч барыг юм мафийн зодооны юм шиг юм бодоод байгаа хэрэг. Тийм бол ерөөсөө бодоогүй. Би хийсэн. Бид сайн цавраа юм байсан гэсэн тэгээд хүмүүсээс ч гэсэн ер нь зүгээр болгоорой тий. Ааматай бид тэр найзууд тий. Аамаа мэднэ. Найзууд багаас аль би нэг юм мэддэг байсан. Аамаа гэдэг нь Амар сайхан онцлоорой тий. Амар сайхан тий. Найзууд болохоор аамаа гэж дууддаг. Тэгээд найзуудтай холбоотой байдаг тий. Ямар нэгэн байдлаар өдөөн турхирч таны биед халдуулах тийм хэмжээний зүйл гарсан болов уу? Тийм хэмжээний ерөөсөө байна. Ерөөсөө өдөө хатгаж хүмүүс явуул задуулж модуулж тэгж надад мөнгө зөнгөөч хамхиулээд байсан юм ерөөсөө байх. За ингээд 1-7 хоногийн дотор чи хүмүүсийн сэтгэл зүг ямар ч айхтар 2-3 ингээд ерөөсөө ингээд арайчтай гэж хэлсэн өө гэл ингээд зодоогүй байсан мүү гэл ингээд тэгээ би зүгээр энэ чинээс нэг юмыг зүгээр олж хараад байгаа юм аа. Ер нь бид нар ямар нэгэн байдлаар хэргийн үйл явц ингээд дуусаад шүүхэр шийдвэрлэхээс өмнө ямар нэгэн байдлаар дүгнэлт өгөөд идэх нь биднэрт асуудал одоо тариад энэ удаа бидний энэ сэтгэл зүг ингээд үүмүүлээд энэ удаа гэдэг юм бодол төрсөн. За тэгээд 7 хоногт хүмүүсийн сэтгэл зүг үүмүүлсэн ийм зодоо нэрэг болсон юм байна. Тэр хүнийг би өнөөдөр ирнэ гэж үнэхээр ботоогүй шүү манайх. Амар хэцүү юм. Японы төгсөгчтэй холбооны урал гэж өөрөө ирсэн сууж. Тийм учраас би ийм мэдээ явуулаад димий гэж бодсон байхгүй яг үнэ. Нэг юм өмөрөөд байгаа юм шиг сонсож байгаа сте. Тэгэхээр би яшиг нэг аав нь ирсэн юм би болоод гэж байгаа юм шиг муухай санагдах болоо гэж. Харин тийм гинэ би. За манайхаа юм хөгжөөд үнэхээр гоё болчих. Бүх юм смарт болж байна. За манад нэг юм хэрэгэлдэг юм байгаа маа. Одоо манай бүх пост үйлчилгээний систем энэ нэг юм QR кодыг уншуулаад тэгэл дандаа урьдчилан захиалгаар идэв. Энэ үнэхээр амар зөв. Нэгдүгürt би яадаг вэ гэхээр зөөгч хэмжиж байгаа. Зөөгч заавал ирж захиалга авах хэрэггүй. Тэгээд дараа нь заавал ингээл та хэдэн төгрөгийн тооцоо ингэсэн байна гэх ямар ч шаардлагагүй шууд уншуулаад тооцоогоо хийгээл шууд таны бараа автоматар хүрээд ирнэ. Энийг яадаг вэ гэхээр хялбар тооцооны систем OneS гэдэг байгаа. OneS гэдэг байгаа. Эднийхэн маань хийж өгч байгаа манад. За эднийх яадаг юм гэхээр за биднес нэг юм меню солино гэж нэг бөө юм болдог ч ингээл очиод хэвлүүлээл янз бүр болол тех ямар ч шаардлага байхгүй. Шууд on time менюгээ сольж болно. Шууд та өнөөдөр пицца гарч байгаа бол шууд яг одоо энэ меню QR менюндээ хий чинь гарахгүй бол сольж чинь эсвэл та өнөөдөр нэг пив оруулаад маргааш нь авчиж болно. Маш амар. Ерөөсөө маш амар юм маневртай. Тэр нь үнэхээр гоё юм байлээ. Дээрээс нь та бүхэн заавал QR код тавихгүйгээр хэрвээ хүний нөөцийн зардлага багасхийг гэжүүл одоо ийм киоск машин тавьчихвол шууд өөрөө өөртөө үүсдэг. Одоо Макдоналдс байдаг шүү дээ, тий. Шууд ингээд өөрөө өөртөө үйлчлэл шууд так гэл тап хийгээл тэгэл төлбөрөө төлөл тэгэл таны ширээн дээр чинь таны захиалсан юм ирчих болно. Тэгэхээр үйлчлэгээний байгууллагууд та бүхэн
маш их зүйлээ хэмнэх боломж шүү. Дээр нь бас нэг гоё юм заяа. Өөрөө чи утсан дээр юм аппликейшн ирчин. Тэр аппликейшн дээр хичнээн ширхэг юу заргасан, хідэн төгрөгийн орлого орсон, тэр бүх юм шууд оройн ингээд тань дээр ингээд бүр нүдэн дээр чи гараад ирнэ. Заавал оройн ингээд хүмүүсийн махыг идэл тооллого хийлгээд бөө юм болдог шүү дээ. Тэг ямар ч шаардлагагүй. Маш смарт болсон байна. Таны мөнгийг, цагийг хэмнэх ийм гоё одоо босын систем гэж ярьд юм да манайхан тий. Ийм гоё смарт босын систем once гэд гарцсан байх шүү. Тэгээд бас манай ариг энд Аанигийнх ирсэн байна. Аригийнхан бас хэрэгэлдэм билээ те. Тэгээд та бүхэн бас энийг хэрэгжилж үзээрэй. Энэ үнэхээр гоё юм билээ шүү. Техникийн дэвшлиг та үйлчлэгэнд нэвтрүүлээрэй. Once энэ хажууд байгаа QR кодыг уншуулад илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Бас энэхүү дугаараар холбогдорой. Манай баар энийг хэрэгэлдэж шүү манайхан. Амар гоё амар юм. Баярлалаа. Зөөгч мөгч нь байдаг. Гайхаад ингээд чи өөртөө үйлчлэх гэнэ. Яасаа айтаа ингээд шууд дарсан чи ёо цөө мөө үн тасархай хоолнууд байж. За ингээд яадгийн бэ ингээд дараад үтсэн чи ланч гэж чинь. За ерөөсөө нэг ланч идэж юм гэдэг чи ямар амар амархан болцсон юм бэл. Ерөөсөө л ингээд 45 гэдэг дугаар аваад ширээн дээр сунгууч шууд хоол надад өөрөө хүрээд ирэх юм уу те. Шууд энэ дээр нь карта дараал төлчих юм уу гэл. Ёо энэ once гэдэг ерөөсөө энэ пост машины үйлчлэг тасарсан юм байдгийн. Тэр юм гэдэг чи ямар амар хялбар болцсон юм бэ те. Ерөөсөө энэ зөөгч за энэ төлбөрийн систем хүн одоо бүх маш их ажлыг хөнгөвчлсөн ийм сайхан зүйл байдаг юм байна. Хоолны амт гэж угаасаа тасарч өөдөө шууд юм ярьж ийн гэл. За тэгээд энэ сайхан үйлчлэгээ энэ пост машины үйлчлэгийг сонирхож байгаа хүмүүс бүгдээрээ once гэдэг энэ газар руу ороод энэ утсаар нас яриад үзээрэй. Их амархан юм байна шүү. За энэ 7 хоногт 2023 онд улсын хурлын гишүүн байжгаад хэрэгт холбогдоод гадаад руу зугтсан гэд байдаг мөнхөд ирсэн гинэ. За улсын хурлын гишүүн асан мөнхөд нүүрсний хулгайн хэрэгт холбогдож ялагдагчаар татагдан шалгагдаж байсан. За энэ хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сард бүгд найрамдах Солонгос улс руу явсан гэх мэдээллийг нүүрсний сонсголын үеэр тухайн үеийн хууль зүйн дотоод хэргийн сайд мэдээлж байсан юм а. Тэрээр 2023 оны 2 дугаар сарын 1-нд ээжигээ бүгд найрамдах Солонгос улсад имжлүүлэх тул улсын хурлын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгч тухайн оны 3 дугаар сарын 23-нд чөлөөлөгдөж байсан. За түүнийг бүтэн жилийн өмнө прокурорын байгууллагаас оргон зайлсан гэх үндслээр эрен сурвалжилж байгаагаа мэдэгдэж байсан юм а. За улсын хурлын гишүүн асан мөнхөдтэй холбоотой хэрэг бол мөрдөжл ажиллагааны явцад шалгагдаж байна. За тухайн хүнд холбогдох асуудлаар бол гадаад улсад бол оргон зайсан гэдэг үндслээр эрен сурвалжлах ажиллагаа бол хийгдэж байгаа. За ингээд ирсэн байна. За өмнө нь нэг 5 иш ажиллагаа гэдэг нэг юм болоод нөгөө хингоо ойлоо нөгөө зөлгөө. Нэг ахыг ингээд нэг бадамж унаа гэж хүний чи ирсэн ингээд хойно хүлээлт та яг одоо энэ улгажийг шоронд хийн гээд ирсэн чи нөхөр тохирогоо хийсэн ирсэн бизнесийг та санаж байгаа үстэй те. Ахаа зүгээр гэртээ ижиё. Ахыгаа зүгээр дөрийн зарлаар аваад тэр гэдэг. За тэрнэрхүү юм болсон байх магадлал айгүй өндөр болоо явсан. За тэгээд 7 хоногийн сүүлээр Монгол Ардын намын баг хурал болсон. За тэрэн дээр явчихлаа болов. Бодлогошронгоо саналаа өгөх гээд сууж байна. Тийм ээ. 7-оор хурууга. 7-оор хуруу шиг явсан. Олон 7 юм бодоод намынхан баг гурал дээр явсан. За ямар ч байсан юм бас мэдхгүй одоо тэгээд цаашаа яах юм байгаа бүү мэд. Тэгээ ер нь бол улс төрчд бол ирэх үеэрээ тохирогоо хийчихэд ирдэг байгаа. За тэгээд мэдээж энэ 7 хоногийн төгсгөлөөр бол Ардын намын баг хурал болсон. За баг хурлын үеэр маш олон хүмүүс хүлээлттэй байгаа 9 шүдийн шийдвэр гарна гэж бодож байгаа. За энэ үеэр Ардын намын баг хурлын үеэр 4 гишүүнийг намаас хөөх тухай намын дарга илтгэлдээ дурдсан. Монгол Ардын намын гишүүнчлэлээс түтгэлзүүлэх тухай Монгол Ардын намын даргын хувьд прокурорын байгууллагаас авилга албан тушаалын хэрэгт ялагдчаар татагдсан улсын их хурлын гишүүн амар баясгалан эрчим хүчний сайд алсан 50 бих үндсэн хууль зөрчсөн үндсэн хуулийн цэцгийн төгөлдөр тогтоогдсон улсын их хурлын гишүүн болгон туяа нам дамнсан бүлэглэл байгуулж нийгмийг эмх замбраагүй байдалд удаа төрхрөн Монгол Ардын намын бодлого үйл ажиллагаа зохион байгуулалтаагаар гүтгэн харлуулж
намын бодлогыг хувийн офисоос говьлон завхруулж, намын гишүүний ёс зүй сахилах хариу үзлийг уландаа гიშгсэн, баг хурлын гишүүн асан, Монголын үнэн сонины эрхлэгч асан Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Йоо. Амар өсгөлөг хөөчж байгаа юм уу те? Бүр булган туяа энэ хоёрыг. Яа, ямар амар юм бэ. За энэ бол Ардын намын зодооны төгсгөл хэсэг явж байна. За тэгээд хүмүүст бас хүлээлт байлээ. За одоо мэдээж нөгөө оюун эрдэнэ фракцаас ч одоо Нямбатар гээд сүүлчийнх нь албан тушаалтаа үлдсэн хүн байгаа. Энэ нөхрийг одоо явуулчих болов гэдэг ийм хүлээлт байгаа. За Ардын намын баг хурал дуусаад нийслэлийн хурал эхэлнэ. За тэгээд энэ дэр бүгдээрээ харцгаая гэж бодож байна. Ер нь тэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэр уур амьсгал бол ер нь бол зүгээр ингээд багцлаад базаал явуулдаг байсан шүү дээ, тий. Тэгсэн чинь ингээд жон ингээд дуурч муугараад юм хилээд нөгөө мó даваа далаа малыг загнаад тахыг бодоход ер нь бас эвгүйтцэн юм шиг л байна лээ. Би бол тэгж бодсон шүү манайхаа. За тэгээд энэ хурал дээр ирсэн нөгөө хуучин Баянзүрх дүүргийн засаг дарга байсан одоо барилга хот байгуулалтын яамны сайд майдаас бас асуулт суугаад нөгөөх нь бас Нямбатрын нэр мэрийг дурдж мурдаад бас энэ зодооны үргэлжлэлээр ингээл явах юм шиг байна. За би бас энэ ерөнхийлөгчийн өргөн барьсан тэр хуулийг энэ зодоонтой холбоотой байх магадaltaй гэж бодоод байгаа шүү. Бас би бол тэгж бодож байгаа. За тэгээд ямар ч байсан Ардын намын баг хурал энэ 7 хоногийн сүүлээр боллоо. Тэгээд тодорхой шийдвэрүүд гарч ирэх шиг байна. За ингээд энэ цаангийнхаа гэгээлэг мэдээг үзсгээд цагаан сараар нэг юм болчаа. Төргөн дуудахын хооронд тэгээ буцаа ороод ирсэн чи юу гарчлаа. Ухс нь гарчлаа. Өвдөөд балдгүй миний толгойн цуцсан юм шиг байна. Ээж нь бүр толгойн цуцсан юм шиг байна. Надад жоо юу ийгээд өгөөч дэмжлэг бавуулаад өгөөч ийгээ. Тэгээ би нэгдүгээр мистэн дээр авчирж ирээд тэгээд ихийг нь хэвтүүлээд тухайн үед нөгөө нэг яг офши байгаа юм чинь ямар ч зөвлөлт идэлүүд байхгүй юм чинь өөрийнхөө юуг дэвсээд нэг танзыг дэвсээд тэгээд нэг дүлэлтийнх нь юуныхаа тухандгүй хүүхэд нь гараатарсан. Эсэм минь дамарчсан. Тэгээ тухайн үедээ хүүхэд нь жоохон ойлгохгүй байгаад байсан. Тэгээд ээж нь жоохон сандраад байсан. Миний хүүхдээ ойлгохгүй байгаа юм болоо энэ. Тэгээд нөгөө нэг хүүхдийг нь аваад чэйжин дээр нь жоохон тоншоод өгөө. Тэгвэл хүүхэд ойлно. Тэгээд чэйжин дээр нь аваад тоншин хүүхэд нь ойлсон чинь ихэн ч угаасаа тайвширцсан тий. Тэгээ хүүхэд маань уйлаа хүүхдийнхээ дууг сонсоо тэгээ хүүхдээ тэрврээд тэгээд тэгээ хөө туурсан. Тэгээ хөлөө бол ерөөс нэг 30 минут л болсон бах та ирэхэд бол тэгэл амар хурдан болоод өнгөрч өвөнөө тухандгүй л гараад ирсэн. Тухайн үед нөгөө нэг амар сандралтай байсан л да. Гэхдээ нөгөө нэг жоохон хүүхэд ингээд тэрврээд нөгөөд дулаа уур амьсгалын хүүхэд уйлахын дуу хэмээр амар хөөрхөн хайр үрмэр санагдсан. Тэгээд нөгөө нь ээж нь уйлахгүй байна гэдсэн мөртлөө уйлсан чи би ч өөр ингээд амар догдлоод ёо яшгүй дээ гэл тэгээд хүрсэн. Чис миний хувьд анх удаага ерөөхдөө бол их барьж авч үзлээ. За ингээд яг цагаан сарын үеэр богоонд их төрсэн байна. За тэгээд одоо манай богоонд ажиллаж исэн эмэгтэй маань энэ хүүхдийг одоо их барьж авсан байна. Ямар хөөрх юм бэ? За би бол тэгж үз энэ бол анхны төрөлт биш вэ? 30 минутын дотор ингээд өвдөл усна гараад ингээд амар урт. Анхны төрөлт чинь бас жоохон удаан шүү дээ. 6 цаг маг дуншиж муншин юм болно бас өөр. Энэ бол нэг 2 3 дахь төрөлт болов гэж бод. Муу олон хөх төрөлөд үзсэн юм шиг дээ. Гэхдээ энэ бол үнэхээр гоё те. Тэгээд тэр чинь анхны тусламж үзүүлээд хүүхдийн ингээд алгадаад цээжийн зохиод ингээд нөгөө хүүхд чинь гоё амьсгаа аваад уйлаад ингээд
ээжийнхэн сэтгэл санаагийн тайвшруулаад тэгээд хүү мүг нь мэдээж боосон байлгүй дээ. Яасан бол? Боосон л багтаа тий. Орж ирсэн нэг тэгээд ямар ч байсан анхны тусламж ингээ үзүүлсэн байна. Тэгээд дахин баяр үргийн Монгол улсад маань вагон дотор сар шинийн үеэр нэгэн хөөрхөн хүү төрсөн байна. Баяр үрг яа болоо. Ажиг цэцэгдээ бас баяр үргээ. За ингээд энэ 7 өдрийн weekly show-гоор өндөрлж надтай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн сэрэтэл үнэхээр гоё байлаа. Йоо ямар гоё юм бэ. Сайн чуулаа. Сайхан ч инээдэг юм байна. Нилээн хүнд хэлбэрийн бас уудаг гарууд цугларцгаасан байна. Тэгээ маш их баярлалаа, маш их баярлалаа. Та бүхэндээ дахин баярлалаа гэж хэлмээр. За ингээд ерөөсөө хавар болж байна манайхаа одоо ерөөсөө энэ 7 хоногоос хуулаад улс төр ингээд буцлаад эхэллээ. Энэ хаврын улс төр бол амар юм болно. За нэгнийхээ битий алчаасаа 9 шидийн битий болчоосоо улс орноо битий самраа хийчаасаа жомоо алах гэж байгаад байшингаа битий шатаачаасаа нөгөө нэг реформуудаа хийгээсээ нөгөө манайхаа байж байгаа хаан банкныхаа please та тэг ойлгож байгаа шүү. Найс нь одоохон дуусгаад байгаа зөө. Тэг. Тийм. Таад голомтынх юм уу? Oh my god, хоёр банкнаас болж байгаа шүү дээ. Яар зөө юм бэ? Зээл. За энэ дуусчих. Энэ хавар тэгээд ямар ч байсан нөгөө нэг реформуудаа хийгээсээ нөгөө татврынхаа реформыг оруулж ирээсээ please. Одоо нөгөө албан тушаал мушаалаа тавьж дууссан бол за тэгээ сая ярьж энэ зөвшөөрлөлийн реформ өдрөө яг тийм реформ шиг реформ хийгээсээ нөгөө яриагаа амьдралд хэрэгжүүлээсээ 3 4 5 жил ярьсан. За зарим нь бүр 10 жил ярьсан баг те. Энэ яриагаа амьдралд хэрэгжүүлээсээ зодооно баг хийгээд ажиллаа нэг жоохон ахиухан хийжээсэй л гэдэг гуйлттай хавар ихлээ синдром 9 шидийн хүмүүсийн гажиг янз бүрийн ихлэн манайхаа сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн сэтгэл зүйн юм сэдэрнэ болгоомжтой байгаарай наара мара солиорн манайхаа болгоомжтой байгаарай хүн амтны гомо шомоогоор нь доромжлон болгоомжтой байгаарай би чи ихнэртэй уншоо манайхаа дараа 7 хоног зэрэг уулзсаа баярлалаа амраас weekly show-аа